Сайн бацхан хүмүүстэй бид нар өмнөх жил дээр захиргааны регистрийг цов холбоод дуршилт хийгээд тооцоо хийж үзсэн байгаа. Өнөөдрийн жилээр эсрүүцлийг зэрэгцээ холболт яах вэ гэдэг талаар үзнэ. За эсрүүцлийг зэрэгцээ холболт гэдэг маань юу гэхээр ингэж холбоно. За эсрүүцлийг цов холбох нь цорын ганц арга биш. Харин зэрэгцээ холбоноос яхан холбож болдгоо гэсэн үг. За тэр хэдүүл нэг дуршилтыг хий. 3 регистрийг зэрэгцээ холбосон байгаа. Энэ зэрэгцээ холбосон Google үжигтэй хэмжээдүүлээ. За Google үжигийн хэмжээ нь бол бид нар хэлхий задгаалж байгаад яагаад гэвэл Google үжиг захиргааны хэлхэнд ямар цуу авдаг учраас ингэ задгаалж байгааг хэмжиж байгаа. За ингэ Google үжиг хэмжихэд хэд ампер бидний залт 38.3 мА байна. 38.3 мА зааж байна. Тэгэхээр харъя. За 38.6 мА-ийн залт авч ирж байна. Эхний резистор онж гүйж байгаа. Google маань 38.6 мА байна. За хоёр дахь резистор Google үчиг хэмжээ. За үүгт голны хэлхээ задгаалж байгаа гэдэг нь юу гэхээр нөгөө амперметрийг хэлхийн цуу ордог учраас ингэж цуу орж байгаа шүү. За хоёр дахь резисторээр гүйж байгаа Google үч маань хэд вэ нэг таарыг сайн. За 39.1 мА байна. 39.1 мА-ийн заалт байна. За 3 дугаар резисторыг Google үчиг хэмжээ хэвлээ. За амперметрийн заалт 39.2 байна. За 39.2 мА-ийн Google гүйж байна. За эндээс яг хөх Google маань 3 огцсон маа загналаас 3 огж байгаа. За тэгвэл юу гэхээр үүсгүүс гарч байгаа Google үчиг маань хэрвээ нэг хэмжээ хэвлээ. Ерөнхий Google үчиг гэсэн үг. За 117.7 мА байна. 117.7 мА байна. За үүсгүүл орж байгаа Google үчиг хэд вэ гэдэг хэмжээ. За юу гэсэн үг гэхээр энд загнаас салааж байгаа Google-ууд маань энд дээр нэгдэн энэ Google үчиг хэд вэ гэсэн үг. За захиргааны Google үчиг цуу олбдог. За 117.6. За зэрэгцээ олбох зүйл эндээс юу гэхээр энэ 3-ын Google маань 38 дээсэн, 39 дээсэн. За тэгэхээр үр дүн гараад ирлээ. За зэрэгцээ олбох зүйл юу гэхээр эндээс гарч байгаа Google маань энэ загналаас 3 салааж байгаа. За яагаад 3 салааж байгаа гэхээр резистор 3 резистор маань зэрэгцээ олбох зүйл учраас 3 салаалаад энэ 3 Google маань энэ дээр ирж байна. Энэ дээр ихтэй нэгдэн гэсэн. Нэгдээд оролтын Google болно гэсэн. За энэ болохоор ерөнхий галтын Google, оролтын Google гэж хэлж болно. За тэгвэл хэлхээнд эсрүүцлийг зэрэгцээ холбохгүй бөгөөд хэлхээгээр Google-ийн загналанд бүрээр салаална гэсэн. Гүн. За нийт Google нь яхав вэ? В загналд нэгднэ гэсэн. Салаасан Google маань нэгддэг гэсэн үг байна. За хэдүүлээ жишээ харъя. Түрүүний хэмжлэлийн утгыг харъя. За нэгдүгээр Google маань дээдлийн резистор гүйж байгаа Google маань 38.6 мА байсан. За энийг ампер гэж үзүүлэх юм бол 1000 таваагаад тэг 10,386 мА байна. За хоёрдугаар Google маань 39.2 байсан. мА байсан. 10,392 ампер байна. За 3 дугаар резисторыг гүйж байгаа Google нь бас 39.2 мА байсан. За энийг шижүүлэх юм бол тэг 10,392 ампер байна. За тэгвэл юу гэсэн үг гэхээр эндээс ерөнхий Google энэ бол гарч байгаа Google хоёр маань ерөнхийдөө ижилхэн байсан. Юу гэхээр 117.7 мА буюу тэг 10,1177 ампер байсан. Эндээс дүгнэхэд юу гэж байгаа вөхөр ерөнхий Google маань салааж байгаа Google-уудын нийлбэт яах вэ? Тэнцүү байна гэдэг нь батлагдж байна. За тэгвэл хэдүүлээ зэрэгцээ холбогдсон эзэс тус бүгд дээр унж байгаа үстүүдийн хэмжээ. За сайн ажиглал харъя. За K залгаж хэлхээ битүү болголоо. За вольтметрийг бол хэлхээнд ямар зэрэгцээ холбодог?
Түрүүн гүйтлүүчгээр салгаж хэмжүүл энд шууд ингээд хоёр талд нь тавиад хэмжиж болно. За 410 вольт байна. Нэгдүгээр резистор унжаа хүчтэл. Хоёрдугаар резистор унжаа хүчтэл. За 400 вольт байна. За 3-р резистор унжаа хүчтэл 403 вольт байна. За тэгвэл үүсгүүрийн нийт гаргаж байгаа хүчтэл хэд вэ харъя хэлээ. За нийт гаргаж байгаа хүчтэл маань 402 вольт байна гэсэн үг. За ерөнхийдөө бүгд яах нь 4 вольт руу орж ирсэн байна. За тэгвэл эндээс ямар үр дүн гарч байгаа гэхээр эсвэл зэгцээ холбосон үед эсвэл дээр унах хүчлүүд нь бүгд ижил байна гэсэн дүрэн гарч иж байна. За хэдүүл харъя. Нэгдүгээр резистор унжаа хүчтэл 410 байсан. Хоёрдугаар резистор унжаа хүчтэл 416 вольт. Гуравдугаар 416 вольт. Ерөнхий үүсгэл гарч байгаа хүчтэл 412 вольт байна гэсэн. За эдгээр ерөнхийдөө яах вэ гэхээр 100-ны орноор зөрүүтэй байгаа боловч ерөнхийдөө энэ дээр унж байгаа хүчтэл, энэ дээр унж байгаа хүчтэл, энэ дээр унж байгаа хүчтэл үүсгэл гарч байгаа хүчлүүд ерөнхийдөө хоорондоо явах тэнцүү байна гэсэн дүрм гарч иж байна. За тэгвэл юу гэхээр ерөнхий эсвэлцлийг яаж олдог вэ гэхээр зэгцээ холбогдсон үед ерөнхий эсвэлцлийг яаж олдог вэ гэхээр за цуу холбогдсон үед бид нэр шууд нэмдэг байсан бол зэгцээ холбогдсон үед уруугаар нэмэх гэсэн. За ерөнхий эсвэлцлийг олохдоо 1 R1 дээр нэмэх нь R2 нэмэх нь R3 гэх яг нэмээд өгнө гэсэн үг нэ. За тэгвэл жишээ бол нэг. За нэгдүгээр резистор маань 20 ohmын эсвэлцэлтэй, хоёрдугаар резистор маань 30 ohmын, гуравдугаар резистор маань 60 ohmын эсвэлцлүүдийг хэлхийн зэрэгцээр холбоо гэж байна. За энэ гурван зэрэгцээ холбоо хэлхээний нийт хүчтэй нь болохоор 10 вольтын хүчтэйд холбосон байна. Одоо тэгвэл хэлхээний нийт эсвэлцлийг олъё хэлээ. За хэлхээний нийт эсвэлцлийг олохдоо уруугаар нэмнэ. Уруугаар нэмэхдээ 21 ohm дээр 31 ohm, 61 ohm гэж ижил хуваарагд. За 66 ohm буюу бид нэр энэ уруу байгаа учраас ерөнхий эсвэлцэл нь 1 баах нь R ерөнхий байсан байгаа учраас хэдүүлээ дээшээ гаргачих. Дээшээ гарангууд тэнцвэг алын тоо дагаад байраас болно. За тэгвэл манай дээр ерөнхий эсвэлцэл маань 10 ohmын резистор байна гэсэн үг. За мөлөөсөр эндээс яг гүйтлүүчийг олж болно ерөнхий гүйтлийг. За ерөнхий гүйтэл олохдоо ерөнхий хүчлийг нь ерөнхий эсвэлцэл нь олж өгсөн. За манай дээр ерөнхий хүчил маань 10 вольт өгсөн. Ерөнхий эсвэлцэл маань 10 ohmыг олдсон. Ухаар манай тангил руу орж байгаа гүйтэл маань 1 амперийн гүйтэл байна гэж үзнэ. За тэгвэл юу тус бүр дээр унж байгаа гүйтлүүдийг олж болно. Яагаад гэвэл тангилаанаас гүйтэл маань 3 салгалсан байгаа. За тэгвэл 3 салгалж байгаа юм чинь энэ резисторээс хамаарат гүйтлүүд өөр хуваарлагдана гэсэн. За тэгвэл нэгдүгээр резистор маань 20 ohmыг резистор байсан. Түүн дээр яах вэ гэхээр 0.5 амперийн гүйтэл гүйсэн байна. За яа гэхээр 10 вольтыгоо 20 ohmд оочно. Яг 10 вольтыг 20-д оочгоо зэрэгцээ холбогдсон үед үүсгүүлс гарч байгаа хүчтэй бүгд яг ижилхэн 10 вольт гэсэн үг. За хоёрдугаар резистор дайрж байгаа гүйтэл маань 10 вольтыг 30 ohmд уухаар тэг 1333 ампер. За 3-дугаар резистор гүйж байгаа 10 вольтыг 60 ohmд уухаар тэг 1167. Эндээс ямар дүгнэлт гарч байгаа гэхээр бага резистор дээгүүр их гүйтэл гүйж их резистор дээгүүр яг үгээр бага хэмжээний гүйтэл гүйдгээ гэдэг нь батлагдж байна. За тэгэхээр гүйтлүүч маань эсвэлцэл 2 яг уруу хамаартай гэдэг нь батлагдж байна гэсэн үг. За жишээ бол 2. Ямар багажийн заалт хэд байх вэ гэж. За энэ болохоор ямар багаж вэ гэдэг асуултыг асууж байна. За бидний мэдээ захлахын хэлхэнд гүйтлүүч нэмэхээс хасруу гүйдэг. За тэгвэл захлахын хэлхэнд амперметр ямар цуу олбот гэсэн. За тэгвэл энэ амперметрийн заалтыг олоо гэсэн үг байна. Тэгэд хэлхээний нийт эсвэлцлийг тодорхойлоо гэж байна. За нэгдүгээр резистор нь 5 ohm, хоёрдугаар резистор нь 4 ohm гэсэн байна. За энэ хоёрын үүсгүүрийн энэ хоёр дээр унж байгаа хүчтэй маань 20 вольт. А юу гэсэн үг вэ? Үүсгүүс гарч байгаа хүчтэй маань ерөнхийдөө 20 вольт гэж хэлж болно. За тэгвэл ерөнхий үүсгүүс гарч байгаа хүчтэй 20 вольт юм чинь нэгдүгээр резистор унж байгаа хүчтэй бас 20 вольт, хоёрдугаар резистор унж байгаа хүчтэй бас 20 вольт байна. За тэгэхээр манай резистор тус бүр дээр унж байгаа хүчтэй олж байна гэсэн үг. За тэгвэл тус бүрийн хүчтэй олцсон юм чинь гүйтлийг хүчийг нь олж болно. 20 вольтыгаа 5 ohm туваана. Тэгэхээр 4 амперийн гүйтэл. За тэгвэл загналтаанаас дээшээ гарахтаа энэгээр гарахтаа 4 амперийн гүйтэл гүйсэн байна. За доод резисторээр явахдаа яг 5 амперийн гүйтэл гүйжээ. За тэгвэл энэ загналтаанаас маань гүйтэл маань 2 салгасан байна. Тэгвэл энэ дээр ямар хэдэн амперийн гүйтэл явж байгаа вэ гэдэг асуулт гарч иж байна. За тэгвэл энэ хоёрын гүйтлийг нэмэхээр манай энэ ампер метрийн заалт буюу эндээс гарч байгаа гүйтэл бол 9 амперийн гүйтэл яваад энэ дээр 2 салгалаад
доошоо доогуур 5, дээгүүр 4 гэж ирээд энэ дээдлийн 4, доотлон 5 нэгдээд энэ 9 амперын гүйдэл энд ирж байна гэсэн үг. Байх нь. За ерөнхий эсвэлцэл болгохтой байх уруугаар нэмнэ. За 5-ны 1 ом дээр 4-ний 1 омыг нэмээд за байрын солино гэж хэлсэн байгаа багш нь. За энийг дээшээ гаргахад тэнцвэг альтын доод байраа солиод 2.2 омын эсвэлцэл гарч байна. За эдгээр жишээ болгоодыг ашиглаад дараах даалгавруудыг хийгээрэй хүүхдээ. За энэ нэгдүгээр даалгавар энэ байна. За өмнө бид нар дамжуулагчийн хувийн эсвэлцэл гэж үзсэн байгаа. Тэр дасгалаа ашиглаад энэ бодлогыг бодно. За энэ дараах даалгаврыг хийн. За энэ даалгаврыг бас мөн адил хийн. За энэ даалгаврыг мөн адил хийнэ. За хичээлдээ анхааралтай сайн хийсэн та бүхэнд баярлалаа.